up guys? Switchcast-ийн season 2-оор болцоо таатай нэг бүрэн бүрэлдэхүүнээрээ бид нар дахин нэмэлтээр манай те Тэмүүл маань өнөөдөр ирсэн байна. Маалдарч чи Аадарцтай боо. Тэгээ өнөөдөр айгүй онцгой зочинтой байгаа. Тэр нь ингээд Тулгай хаб гэдэг YouTube channel-ийн үүсгэн байгуулагч эзэн продюсер менежер найруулагч. Тэгээ өнөөдөр маа Тулгай маань зочноор болж ирж байгаа. Манай season 2 бол ингээд бичлэгтэй эхэлж байгаагаар онцгой байгаа шүү. Ер нь бол дараа бичлэгтэй. Та нар насан туршдаа энэ церемонтой церемонууд юм шүү. Хаг боллоо. Тэгээд ер нь гой зөрчнүүд оруулсан гэсэн бол санаа байна тий. Тэгээд бол за Switchcast-ийн соёл илүүч хүчтэйгээр ихтлээ. За, зочноор танилцуулж чимаа өөрийгөө яриа. За ингээ өөрийгөө төвчөө. Тулгай хабын тулгай наа. Тэгээд юу ч танилцуулах вэ? Тулгай хабын үүсгэн байгуулагч, нийтлүүлэгч, найруулагч, зураглаач, гэрчрэг бичигч бүгдийг хийж байгаа юм. Гэтэ ер нь юу юм бэ ч тийм одоо нэг гадуур явж байгаа дэлгүүр мэлгүүст ингэж явж байхдаа ингээ өөр хүнээр бичлэгээ бариулдаггүй яадгүй. Эхний нэг удаа ч ингээ өөрөө бичлэгээ хийсэн. Тэр нэг Сөүл байх Жоржингийн хамгийн том дэлгүүр. Тийм хамгийн том дэлгүүр. Тийм. Тэрний дараа саяхан хийсэн бичлэгүүд дээр л найз зөвхөнтэйгээ явж бичлэгээ хийсэн. Үрдэн бол найз зөвхөнтэй юм уу? Найз зөвхөнтэй юм. Одоо хамаг юмштэй сонсогч нь бүгд гараа явсан. Яаж найз? Яг бас үлдэн л. Найз тийм сонсдгоо штэ. YouTube үзэгчдийн бараг 90% нар ихтэй штэ. Харин тэгээд байгаа юм ба. Одоо бид нар жоох эмгтэй үзэгчтэй болохгүй тийм. Тэгэл царайгаа гаргаж юм гэсэн улам үргэж яах. Ихтэй насагдаахгүй. За Тулгай маань өнгөрсөн жилээс илүү ерөнхийдөө бичлэг хийж эхэлсэн тий. Өнгөрсөн жилийн 10 сарын 20 хэдэн билээ. Тэг хамгийн анхны Air Force 1 гэж юу вэ гэж бичлэг хийж эхэлсэн. 1 гэдэг номерыг амар бэлгшээсэн байлээ. Ер нь бол яг тэр үед бас Air Force 1-ийг авчаад ер нь YouTube хийх үү, YouTube channel тэгэл залуучуудын яг юу болцсон. Бараг амьдралынх нь хэм маяг болцсон байгаа шүү дээ. Ер нь зүгээр ингээд нэг од хүн заавал YouTube хийдгүү зүгээр л ингийн нэг хүн блог хийгээл яваад. Ер нь би бас ингээд YouTube хийгээд эхлэе гэх. Тэнгүүтээ эхлээд надаа юугаар хийх вэ гэдэг батхгүй юу. Гэсэн чинь ингээд зүгээр блог хийхэд надад би бол блог хийх биш юм байхгүй юу. Яг нэг тийм шин садан нөгөө нэг од биш. Шууд надад 10,000 views орж ирэхгүй уусаа. Тэгэхээр ингээд зөөр өөрийнхөө ингээд тууштай хийж чадах дуртай юм аа сонгож аваад хийе гэж бодохгүй юу. Тэгээ байжсэн чи яг тэр үед Air Force 1-ийг авчаал. Тэгээ байж байгаа л ер нь пүүзээр эхлэх хий. Тэгээд дараа нь өөр дуртай юмнуудаараа хийж боцсон байхгүй болно. Pop ч юм уу тий. Цаас тиймэрхүү бас энэ горч ингээл холбоотой юм. Тэгэл явж ирсэн чинь пүүзэр жоохон дагнаал явцсан л та. Одоо сабан 1430 зээлсэн тийм 1430 хэдтэй байсан. Би бүр амар атаа хорслоогаар хасан. Окей, бизнес бичлэг хийсэн. 10 сар гэсэн шүү дээ. Өнгөрсөн жилийн 10 сар. Тийм, өнгөрсөн жилийн Air Force 1. Би ч бол тий 10 сар бичлэг хийсэн чинь миний YouTube channel ч болно. 10 жилийн өмнө хийсэн. Бүр тийм амар. Угаасаа юу юм биш нэг YouTube аккаунт үүсгдэг. Тэр үеэр л ингээл нээдсэн тэгэл үзээд ээждэг байсан юм шүү дээ. Тэг яг нэг зүгээр өөрийнх нь YouTube. Сарн өөрийнх нь. Юуных нь анх ч нэг яг YouTube гарч ирсэн. Зүгээр бичлэг үзэл байждаг байж байгаа л. Channel гэж нэг юм байна гэж мэдэхгүй. Мэдснийхаа дараа нэг channel нээчихгүй. Хичээл тэрэн дээр яг хэддүүр хичээсэн дээ. Нэг тэр үед хөл өмг аим сонирхдаг байсан. Хөл өмгийн микс тэр өөрөө хийгээл тавьж мэдгэлээсэн. Тэгэл өөр тиймэрхүү нэг юм тэр үеийн нэг YouTube-ийн үздэг юмнуудаар эвлүүлээд тавьчихдаг байсан юм уу хааш. Тэр үеийн YouTube нөгөө нэг мөг төрөг ингэж нөө яадаг байсан шүү дээ.
Тийм болохоор тэгээ зүгээр л хүснээр ямар ч хамаагүй бичлэг л аа тийм. Зүгсэн бичлэгээл оруулах юм. Тийм хүмүүс нийлээ. Хөлбөмбөг микс хэрэгтэй юугаар цацдаг гэсэн юм. Яг л үдчихсэн баг та. Татдаг гэсэн үг шүү. Ямар ч юм. Өөртөө сувгдээ шүү таахгүй шүү. Энэ бас хөл бөмбөгийн улаан хоббитой. Гэхдээ ер нь эхлээд хөл бөмбөг сонирхдаг байсан юм биш үү? Гэхдээ ер нь бол спорт сонирхдаг. Хослоо. Хөл бөмбөг, сакс тэгэл ер нь спорт үзээ сууж хахаар ямар ч спорт байхгүй шүү. NBA-с ямар богд юм шүү дээ. Би ч болон Чикаго бүсэн гэх юм уу. Уулна идрээхтэй адилхан шүү дээ. Уулна гэдэг одоо яа. Чикагоч одоо уулсын фэн байхаар уулна гэдэг хүний шиг болоод байгаа шүү дээ. Хүмүүс чинь тэ гэж хэлээ. Чаалсаа шүү. Буулсын гэж 90 онд л ер нь буулсын фэн байх амар гоё юм шиг байна тий. Сая нэрэдэг бол буулсын фэн чи Last Dance-ийг үзээд ямар хөө санагдсан бэ? Last Dance үзэх даа бараг эхний нэг ангил үзсэн. Тэгээд цаашаа үзэн гэж авсаар яг нэг гоё юм ингээд хүлээчихсэн шүү дээ. Тэгээд нэг тухтай нэг ингээд нэг үзмэр идэг. Тэгсэн яг тэр тухтай цаг нь гарахгүй. Тэгэл яваад байна л та. Уул нь яг нэг кино мөн яг амар тухтай үзэх дуртай болох. Тэгээ Чикагогийн яагаад фэн болов одоо яг хизээ фэн болсон юм? Роуз мэдлэг багтаа тий. Роуз гэдэг тавчгүй юм. Роуз намайг жоохон багт нөгөө нэг Чикагоч NBA ганцхан багтаа гэсэн шиг л байсан шүү дээ ер нь. Тэр чинь яг тэр үеэс эхлээл би Чикагогийн өмсгөл бүх юм л тэгэл гоё харагдал. Тэр үеэс эхэлсэн дээ. Улаан өмсгөлийн сүртэй. Ер нь бол өмсгөл нь баг бас жоохон багтаа. Амар айкон хэлээ. Jordan тий айкон. Ямах дэмжээл ер нь яасан дээ шүү. Ахаа. Энэ баг өнгөнд нь болсон юм шүү. Энэ баг л дөө. Сайндаач. Дагаа Ойлгүй баг. Чикагогийн дагаа шүү. Өнгөнд. Тэгээд одоогийн байдлаар яг хамгийн тустай тоглогч хин гэсэн үг үү? Левин. Яг одоо юу? Тэ. Левин чэшин. Би бол яг одоо хамгийн дуртай гэх юм бол юу вэ? Кавай л юм. Саруу юу? Дарах хүмүүс хэлдэг. Дарах Хроноос баг илүү үздэг. Тийм. Өрсөн үлрээс кавай дуртай болсон. Кавай ихтэй амар хэлдэг. Бүр амар. Тэг кавай одоо энэ жил аврах гэж байгаа. Тэгээд баг гоод болох. Тий. Шилдэг 15 тоглогч юм чинь яригдах гэдэг байгаа шүү дээ. Орж ирэх шүү. Одоо аврах. Одоо харин аврах ахгүй яг бол тийм л та. Тэ ахгүй бол. Тэгэхээр одоо байгаа зүйл нэг эвгүй авах юм яагаад Тий. Үеийн дүү кавай үл гэдэг шүү дээ. Тэгээд NBA маань одоо 2 хоног баг нэг одоо манай баг бичлэгийг гарч явах үед юм гараад эхэлчих баг тий. Тэгээд NBA эхлэх чинь ямар хөө байр суурьтай байна манайхан гоо ярилцуулаа. NBA тэгэл энэ жил чинь тэгээд нэг надлал нэг тим хинэл байгаа ер нь. Айгуу сонирчлаа шүү дээ ер нь бол тий. Тий, сонирсон. Яг ингээд болох хэвээр юм да болоогүй тэгээд багууд ч гэсэн яг нэг тамирчин коронавирус гарсан юунаас бодлоос гарлаа гэх амар тийм. Одоо сая манай Альберт Уильямс бол гоё хэрэг тарчаа явж байгаа шүү дээ. Хоол идэх гэж стрип клуб орсоо гэдэг. Тэгээд зүгээр хоол гэсэн гэж тийм. зүгээр. Манай гişүүч шиг амар гоё хэлж гарсан шүү. Титлс өөр биш ээ. TTS өөр титлс гэдэг. Titles гэсэн. Гэтэ яг гоо тийм цоорхол байдаг юм биш үү? Америк зарим газрууд нь стрип клубуудынхаа хоол нэр страдаас нь илүү байдаг. Тийм үү тийм л. тийм шүү дээ. Маш Чикагод очиж үзсэн зарлаа. Маа тийм үү чи стрип клуб орж үзсэн үү? Би ч бүр ажилласан шүү дээ. Шон дээр алдгүй. Тэгээ хоолны ид чинь үгүйс. Банк дүүр мөнгөтэй л богд гэсэн. Яг зөв нэлээд том банк. Тэгвэл маа комеди хийдэг байгаа. Ер нь комеди болно гişүү. Тий. Одоо сайн хараад марцчих. Хадлуу яалаа. Тэгээд
Ер нь пүүз айгүй их сонирхдаг гэж штэ. Тэгээд ялангуяа ер нь Jordan 1-ийг хамгийн тустай байсан тий. Одоо Chicago юм чи. Jordan 1 ч угаасаа классик давлаа. Тэгээ бүр амар дуртай ч. Тэгээ чиний хамгийн дуртай чи Air Force юм биш үү? Air Force 1 биш хаа. Үгүй. Air Force зүгээр Jordan 11 Хөө Red October. Пүүз. Дөрв байгаа. Асаа. Ер нь бол дөрв. Тийм. Jordan 4 хамгийн юу бол Jordan 4-ийн яг ямар загвар юм бэ? Брэд. Тэр чинь өөр байдаг үстэй. Өөрийн Black Cement юу лээ. Зөндөө хасан юм. Надад хамгийн гоё юм Ер л нь Jordan 4-ийн юу Toro брэд лөө. улаан. Улаан зөвхөн улаан. Тийм. Түн дээр л Улаан уулаа. нэг клипэнд яадаг. Low mode нэг өмцсөн байдаг. Тэр яг гоё. Тийм. Тэр бас гоё. Jordan 4. Bridge чинь бол хамгийн ихтэй таалаа. Фотографик нэр нь угаасаа Jordan байгаа биш тий. Тэр чинь Jordan байна. Наач Jordan би Mickey Mouse гэж хараа. Би зүгээр ингэ бөмбөгтэй юу юм баг гэж хараад байсан. Ард нь тэгээд юм Jordan X яа. Бараг нөгөө кактус жагтай. Наран гэсэн л Kobe биш юм уу? юм л байна. Тэгээд ер нь NBA спорт үзэж байгаа л ер нь тийм гутал пүүз рүү орсон юм биш үү? Яг хизээ юу н орсноо гэж сандвич юм. Тэгээд хипхоп сонсоод юм хипхопоос эхэлсэн ба. Хипхоп сонсоод тэгэл NBA үзэл. Миний пүүзээр үзсэн. Тэгээд бүх юм дээр л тэгэл гарч ирэл хойлоо. Юу нэг угаасаа энэ гурав чи хооронд амар уйлдаа албатай болж ирсэн. Харин Яг ч манай нөгөө барьдаг сэдв шүү угаасаа тий. Уусаа нэг culture танаас өөр чин гарч ичэх тарин дээр баялж байгаа байхгүй юу? Ерөөс нэг амар өвдөртэй амьдрал байна. Яг миний юм аваад ирсэн шиг санагдаж байна. тэр нь тэгэл Баярлалаа. Одоо задаж ирлээ писта амстай. Хоёрдугаар үлрэл амар цэвэрлээ илүүлсэн чи байхгүй нэг байсан чи буцаа хараад руу хоорсон. Манай хамаагүй хараалаа. Юу нь бол хараал мараал тийм ч юм бол Хэлдэг юм уу гэсэн хэлэхгүй болсон. Одоо ихтэй шүү. тий манай чанал бол тэгээ угаасаа юу л та тиймэрхүү юм 20-тэй биш тий. Ялангуяа тэмүүллийн ордог дугаар хамгийн их хараалтай дугаар болсон байна. 3 цаг хараалсан байна. Манай чанал бас копирайтаас айдгүй. Бараг копирайт авахаар баярлдаг. Та чанал чинь бас нөгөө интро дээр тий интро дээр нэг доонод яваад ийм байлээ шүү дээ. Тэднээс чинь копирайт авч яана уу? Би ерөөсөө копирайт Хийдгээ Цэвэр хийдэг гэсэн. Юу яа гоё копирайт гох гоё л багтай. Юу нэг копирайт гэж мэдээсээ тий. Тийм ярьж байгаа ч гэсэн мэдгүй яа юм шиг. Аяа сонгохдоо нэг not copyright background айнууд сонгож аваад эсвэл нэг no copyright chat beat гэж хайж байгаа л олоо авчихсан шүү дээ. Энэ хэд таалах заяа даасан гэсэн. Одоо нэг текстийн 2-3 адтай л авчиад юм л та. Тийм би ч ямар нэг copyright бичлэг нэг тавихгүй юм чинь. Нэг өөрөө юу авчдаг болохоор. Таач болохоор яг нэг гадаад жинхэнэ copyright өгсөн шүү дээ. Бүх дуунуудын ингэж хийж байгаа бүх юм ямар нэг монгол дуунууд зарим нь өсө copyright гэж мэдчихгүй. Тийм зүгээр. Зарим монгол доонод бол Яг тэгээд монгол яаж ашиглах copyright авдаг яаж байгаа тийм. Тэгээд тулгааг яаж мэддэг байсан бэ гэхээр нэг манай бас пэйжийг дагдаг байсан тий. Ер нь бол нэлээ баг хамгийн анхны хэдийн л мэддэг. Тий. Зовид мэддэг. Нэг пэйж лайк дараад идэг гэсэн үг. Манай пэйж дээр тэр ингээ харангуй тулгаа хаагдсан. Пэйж лайк таа. Тий. Тэр би нэг юм хүм хийхдээ групп мөв юм гэдэг нөө пэйжээс солиод яачдаг шүү дээ. Тэгээд тэгээд дараа. Цэгдийм аяалч юу. Тэгээд яг нэг профайл олгохдоо пэйж олгоод тэгээд хайлттай яачтай. Би ч бас энэ YouTube channel-ийн аккаунт дотор нэг баг болохгүй YouTuber юм уу гэж. How to twerk гэсэн. Юу? Яг ч дараа нэмэр search мөрсөн усгаа шагаад бистай. Тэгээд авчих шүү. Авсан.
Нэг мэдсэн чи Twitter channel дээр сав ма пицца бааж. Тэгээд ер нь наагур чинь нэр корона ямар хөө? Уур амьсгал. Корона уулын гайг болсон шүү дээ. Өнөөдөр 20-д мөрий. Чи яаж бодсон үү? Би чинь хот Геонгидо гэх юм. Сайхан Салхин нөлөө болсон юмстэндээ бороотой. Манай Улаанбаатар ч гэсэн Битүү бороон дундлаа. Бороо. Улаанбаатар ч гэсэн гинжигийн дуу гарснаас хойш борооноос салах байна. Харин тийм ээ. Нэг муу явтад нэг дуу. Монголын чи ална. Гинжигийн юу н ямар нэгэн дуу гараад тэгэл тэр нь одоо хит болоод сүмбэнжин сүмбэж чинь баг Монголын грек гэсэн шүү. гинжин Монголын цаг урчилсан. Гэтэл солонгос чи бороо орохоор амар хэцүү биш үү тийм нүуний амар чиглэг гарт болохоор нөө хатаж ирэх. Бүгчим чиглэлтэй мөртлөө ингээд айцгалж чадахгүй байна хэцүү. Тэгээд бороо орохоор өсмөсөө хамаагүй нарж болох юм уу? Нэг жоо нөгөө нэг тэгдэг л гэж ярьдэн шүү дээ. Ингийн хүмүүс бол нэр их юм. Би нэг жоохон бахтай явж ирсэн чинь нэг орчуулагч ихтэй бороо орсон чинь малгай хүмүүс толгойн нарж болох шүү. Тань тэгдэг л ингэж жоохон бахтай зүмсэн. нөгөө нэг чиний харыг үзэх. одоо багасаа нэг шүхүр байраас орцсон гэх юм аашаа. Бороо орохоор шууд тэгээ малт юу гэж орцсон. Монголчууд жоохон арай тааруу биш санаг. Шүхүр байд цараагүй гэх. За гүүж мөгөлж идсэн. Бүцгэн гүүж мөгөл. Бороо явж гингүү. Солонгос ингээд бороонд орчвол нэг халзан болж магадгүй юм. Болохгүй сайн сэтгэлийн зөөлтэй шахаад. Монголын зөвлөөр юу шугам гэсэн. Шапоо байрны доор ингэж болгоод тийм ээ фанал нэг тэгээд үсгөө үзэж байна. Тэгээд хэзээ нэлээ пэйж яг 2 жил болж байна уу? 3 жил. пэйж бол баг 4 жилийн өмнө ч одоо 4 жил. Тэгээд channel маань болохоор одоо 4 жилийн 8 сараас тий. Channel маань 4 жилийн 8 сараас 8 биш. сараас тий. 4 жилийн 8 сараас юу байсан шүү. Подкаст Подкаст. Тэгээд подкаст ихлээр SoundCloud дээр явж байгаа YouTube-ээр 2 сар хийсэн. Энэ оноо. Тэгээд та SoundCloud дээр идэг гэсэн шүү дээ. Тийм билээ. Тэгээд SoundCloud дээр тэгээд стайл хамаагүй лээс одоо ингээд камер тавьсан чи подкаст дээр бие барьж шахаад. SoundCloud дээр хэдий амар байсан ч гэдэг нөгөө нэг зүгээр сонсоо явж байгаа амар YouTube-д орчод жоохон. Гэхдээ яг давхар орж байгаа л тоо SoundCloud дээр. Тийм, орж лээ л дээр. Гэхдээ яг ч хандлт амар илтгэдэг юм билээ. Нэг 400 сонсоод идэг гэсэн. Одоо SoundCloud чинь 80 хүн идэл байдаг шүү дээ. YouTube руу их орж яана ч. Тийм. Тэгээ Apple руу хүмүүс орж байна. Apple Тийм, Apple таа тэгээд. Бас нэг залуу байдаг шүү. Нэг hot tea fantasy podcast. Тийм. Тэр бас нэлийн SoundCloud шээ. Apple music. Тийм, Apple дээр podcast дээр болон сонсогчтой юм байна. Уул нь hot tea fantasy-г оруулах гэж бодсон. Тэгсэн чинь дааш нөгөө NBA завсуудаа тэгэд бүр холбоо. Тийш дээ нэг яг оруулсан дараа 7 хоног хиймээ юм. Тэгсэн яг корона гараад NBA болоод тэгээд за тэгээд одоо NBA эхлүүлэхээр л оруулсан да энэ сизон Тэр үед байл. Тийм. тэр залуус гоё юм хийдэм билээ. Би бол алгасгүй сонсдог гэсэн. Тэгээд яг корона гараад fantasy зогсчих чи тэгэл таг зогсчихсон. Зогсоосон л та. Уусаа биднес ч NBA байх болсон чи шууд подкастаа бараг ингээ жоохон завсарлаж байгаа юм чи. Одоо подкаст NBA хийж байх тийм завсарлажлаа. Тэгээд бид нар ч угаасаа сая яг 20 дугаар явангуудаа яасан. Яа би харыг хахаад байгаа юм. Өнөөдөр л уусч байгаа. Хөдөөс ирээд өг. Яаж мэдчихв? Миний найз. Чиний юу яг мөрөөдлийн бүүц юм уу одоо?
Нэг энийг авчихсан гэсэн гэдэг одоо бодлого үзшүү дээ. Энийг одоо бөөрөө зарахт чамаагүй авъя да. Тийм яг үнэтэй бүр яг үнэтэй сонирхдаг. Зүгээр яг Jordan 4-өл Зөв. авчил. Маа цэг чинь нөгөө нэг мөрөдлийн хүчтэй болсон шүү дээ. Ямар Жиколийн. Тийм J-Cole-ийн Puma ч Puma юм үзсэн шүү дээ. Саяхан рекламсан байлээ. Тэгээ маа нэг бөөрийн хаалханд орж байгаа. J-Cole-ийг анхудаа тийм юм рекламж явахыг хараад за энийг л авах хэрэгтэй байна. Энийг авахгүй бол би одоо Чи уус нэрийн фүүсэн үстэй. тийм одоо Хэрэг реклам гэхөө тэрийг одоо. сүүл гарсан бүс бол Jordan-ийн дээр сүүл амар биш тий. Жик бөөр заралдаг. Чиг бөөр зах. Монгол нэг залуу 40 сая авчлаа. 39 лөө. тийм Ямар юм авчихсан байна. Мөн тэр яг зөв юу монголч Air Max юм гэж шүү дээ. Тийм маш 1500 доллартай байсан. Мэдгүй Юу штэ одоо нэг Travis Scott-ийн нэг Paris гэдэг нэг данк өмссөн байгаа л нэг ихлэг шугаалсан мэдсэн. Ямар пүүц Нэг Travis Scott нэг SP данк Paris гэдэг нэг. тийм speed tank гэж айгу олон юм шүү дээ. Cactus Jack маа. Тийм. Тэр чинь нэг хэл 50 мянган доллар. Юу байр юм уу хайш. бараг дөрүүлээ байраа нийл зааж байгаа. Тийм пүүц аваад шүү. аваад үзэх даахгүй байр даа. Дөрүлээ хэлж юмсан шээ. Хамгийн юм цаараа шийдсэн. Уран агаас хөрөнгөтэй. Юу биш үү даа. Үнэт хөрөнгө. Амар санхүүгийн хариуцлагатайгаар Харлаад Үнэт хөрөнгө байж үнэт хөрөнгө. Заваад. Зөөр. Тэгээ чинь нэг J-Cole-ийн Экүүл. Чиг экүлийг бодчихсон баг те. чи нууц хэлхүүлийг хүсдэг. Экгүй дээр шүү. Сүүл авсан хүүсэн яг нэг J-Cole ч юу штэ аим сайн цагт тоглох гэсэн юм Тийм билээ. угаасаа алууч шүү. Бараг ухаж байгаа үстэй алхахаар юм. Тэгээ тогтоод шүү тий. грэпрүүдээс шууд хамгийн сайн сагч чинь ер нь J-Cole тэгээд Эсвэл Quavo гэж. Quavo юм уу J-Cole гэж яригдаад. геймиг бас амар хэсэг гэж ярьдаг. Гейм сайн Марафон бит шүү дээ. Тэгээ юу гэхдээ хамгийн хайстаг яг миний уншсанаар хиний гэдэг чинь юу. Яг two chains-ийг ер нь NBA дор гаргаж байсан гэдэг. Тийм шээ. Түүчээс чи балер өндөр тэгээд юм бажсан. Маа тулгаач гэрнээр бичлэг хийсэн байсан шүү дээ. Рэпрүүдийн хослол гэдэг. Сайн тоглолтыг юм. Тийм сувлэг рэпер хийсэн. Тийм. Тэн дээр чи судалж явах тэрнгүүр бүр хайрчээсэн аахгүй би. Төөх ийм амар цаг тоглолтыг. Манай Travis Scott айгу гоё шийдэж Travis нь сэнэ. Эйг сэнтэй харагдаад. Трек зүгээр шиддэж шүү. Угаасаа тэр яг юм биш үү? Яг нөгөө нэг юм хөгжим хийдэг аргаараа саксоглоод байдаг. Travis Scott нэг юм сонин содог хөгжим хийдэг тэгээд саксоглож байгаа бүртэл ингээд тэнгүү трек чинь дандаа нөгөө хийт доонууд гаргадаг болохоор дандаа нэг гурван шийддэг юм тий. За уучлаар сайн ярьсан стоорс. Тэгээд юу нэгэн одоо хитэн бичлэг бараг оруулсан юм. Халаалтан дээр очиод амар их нөгөө алддаг тайванлаа шүргдэг. Тийм. Тэрнээс ч амар шүргдэг болсон юм шүү. Уусан Хороос нүүлгэж хэлсэн. Justin Bieber ч бас нэлээд тоглолт шүү дээ. тийм тий. Ман би биш. Селебритик амар тэр амар скейт оноо тэр идчихэ. юм юмтай. Карт юмсан. Систем бибрийг уухаш. Гэтэ ер нь ингээд яванда одоо чандлаа ингээд ер нь ингээд өргөжүүлэх бодолтой байгаа юм биш үү? Тийм ингээд ганц ингээд пүүзч гэхгүй ингээд одоо баасаа гэх попын юмнууд жооруулж ирэл, NBA юмнууд жооруулж ирэл тий. Тэр бид өөр санаа л авчихгүй юм шиг. Харин тийм IPA хэлчих болов. гой санаа байлаа төхөөрөмж юм. Яг тэгээд хабар төрөж муу. юм хийхээр бас нэг техник асуудал болсон. Одоо нэг бичлэгийн юугаар хийж юм? Шууд камераар уцаараа юу? Уцаараа. Чи гоё шүү. Ийс уцаар хийж байгаа. Тэгээд юун дээр хийж чинь Та тийм яг бараг тоглох юм. Filmoro эднээс дээр
Тэгээд юм хүм хийх гэхээр мэдхгүй чадахгүй юм байна. Техникийн асуудал гарч ирнэ. Мөнгө төргний асуудал гарч ирнэ. Хэлдэг тийм шүү. Залуу хүмүүсгээ болно доо. Тэр шоуд чи шугшаа хэлдэг байна. Наад маар онгоогоос тэгээ Монголын өдрөж. Нэр солонгост үеийн чи ер нь юу хипхопоос гадна ер нь хипхоп сонсдог. K-pop бараг л үгүй дээ. Яг хэрэг нэг Blackpink сонсож байгаа энэ солонгос рэпүүд би одоо бараг гүн авчаад байгаа. Солонгос рэпүүд бараг авчаад байна. Техник рэпүүдийг бараг ээлж дараах сонсвол. Show Me the Money-гоос ер нь нэлээд харж авч байна эсвэл өөрөө үгүй Show Me the Money-гаас нэг ганц хоёрыг үздэг юм уу? тэр Bobby Moore яг Show Me the Money шоуг би үздэг. Юу гэдэг. Яг тухайн үед нь гарсан хоёрыг хүмүүсийг сонсоол тэгээ лайн гоё юм байна гэл. Тэр солонгос. Тэгээд яа. Би байна. Би бай. Би бай тийм үү те? Bobby гоё. Бобби гоё. CJ бас мөн гоё шүү. Тэрийг сонсч яваад байна. CJ бас Би бай. би бас үнэхээр гоё юм аа гэдэг. Маа тулгаа хоёроо сонсч байна. Хоёроо. Hugo гэдэг солонгосоор хоёроо гэхээсээ Хяга ахгүй. Hugo. Hugo гэх хамтлаг мэдгүй байсан. Чи мэдэхгүй юм. Тэгсэн солонгосчууд нь Хяга гэсэн мэдээд байна. Ер нь Гэтэ яг солонгос болохоор яг миний сонсдог рэпүүд нь юуны хатлаа бол та. Changmo гэж байгаа, Super B гэдэг байгаа. Тэр хоёрыг бол бараг ээжүүлээ. Яг бай. солонгос хипхоп яг нөгөө солонгос хэлний сурчаад би сонсож гоё. Тийм юм. Тэр чинь чи яаж шүү дээ. Ямар суур хайтай болоод. Наймын болоод Яг л бабуун айгүй Баахан бабуу. бахан бабуу. хөртөө өдөр өнгөрч. Бабу хагабушина чээс. Маа тулгаа ер нь бабуугийн тухай юу гэж байна? За Монголын рэпийн талаар ингээд левел хэлсэн хамгийн доод бабуу гэсэн нэртэй. Одоо миний ч нөгөө Monster Live-ийг ч ихсэж байгаа. Бабуугийн доотлох хүний юм авсан шүү дээ гэсэн. Тэр хангайг Тэр чинь мөнгөгүй бабуу гэсэн. мөнгөө бабуу. мөнгөө арай жоохон амхан нөө. Мөнгөөрөө жоохон бабуу дээр гэсэн бодлоо. Та жоохон мөнгөөр нийлүү гаргацсан шүү. Бид нар бас мөнгө харсан л та. Бабуугийн нэг 10 цаас өгсөн. Хоолнд ороорой гэх мөнгө. Хоёр пишгээ. Тэрэндээ Чинь могоод ирээд гэсэн маань. Амтай бишгээс. Тэгээд ойр Монголын рэп ч бас амар юм болоод шүү дээ. Руки шоронгийн хаалт тавьчихлаа тий. Руки нэр яагаад шонд орох вэ? Хартай байх масууд Юу чи нэг жил. Видео. яг тэр рэпер хийх илүү яг Шаар маар видео. Ясаа. яг тэр рэпер хийх. Чарайгаа. Солонгос ч одоо видео зүгээр монголоос амар зүгээр хартайм хийн дээд гардаг гэдэг тийм. Үсэг. Хогцоо тиймүүд нэлээ нэрсэр гараад нөгөө баячуудын хүүхд холбогдож молтол. Тэгээд илэрч юм бол тэгээд амар юм болж. Энэ тийм нөгөө нэг телевизэд амар нөгөө нэг хэргийг барьж аваад бүр ингээд дэлгээ ачдаг гэх юм ашиг. Иргэн тойрны хүн амтнаас асуугаал. Цоврал нөгөө нэг юу юм уу бэлдэж мэдлээ. Netizens гэдэг үү тийм. Netizens гэдэг үү тийм. Нэг тийм Тэгэл бүр амар нэг яачих юм бол тэгэл тэр чинь тэгэл батны юм бол. Хүмүүс нь Солонгосын яг тийм юмнууд амар хогийн юм билээ нөгөө нэг одууд нь ингээд хүнтэй үеийг хичээд уурчлалт гойдыг хийж яах шиг тийм. Мара яагаад баригдах вэ? Маа яагаад бэ? Ямар дэлгөө. Мараг байж өгөөрэй. Марк ч угаасаа нөгөө Тукач чи морог зардаг гэжтэй. Бах хэлээд. Юуныхаа дугуйд лээ. Чимданы Чимданы багцаа явуулсан. Мара уус таг хэлээ болоо. Марк нэрээ өөлч мөлөө. Йоо гагаас одон. Шарустай өгч яасан. Юу ч Юу ч хэрэг. Нэр солонгос ер нь монголчууд хэр итгэвтэй юм тийм мара эднээс ер нь тоглол хийдгүү ураанаас юм юм уу?
тоглолт гэдэг юм нэг Монголоос ирсэн гарууд энд нэг жижигхэн хаб мод болоод. Тэрний нэг хар нөхрөөд шээ. Ямар харна. Чи бүр чи. Ямар Лоот тийм. Яаж тэгээд шүү. Солонгос гэдэг шүү. Тийм. А тийм нэг юу Марад энэ тоглолт нэр явуулсан. Мар үлээс мэдрэх тоглолт нэр явуулсан. Мар ч айл утна гэдэг юм бэ. Тэгэхгүй шүү дээ Мараг нэг сонсч. Мар зөмөрсөн. яг зөв Мараг нэг сонссон. Нэг сонсоод дэмий. Муухай. Аа тэр үнэн гэж гарч ирэхтэй л байна. Одоо чи Тий, одоо зүгээр Rocket Big чи хамаагүй мууч болохоо тренүүд амар олж ирэх юм билээ. тэнэг манайх сонсохгүй. Мара тренүүд юугаар сонсох тий. Одоо өрсөд муухай шээ. За юу гэнэ миний хөш байлаа. Одоо нэр буцаад өрхөндөө очиж өгдөө. Season 2 бүр хэвээр. буцаад үнэн бол зөвхөн чамд хэлэх шүү юм. За үзэж байна. Тэгээд Монголын хипхоп бас ер нь хэнийг сонсож байна? Сонсож ийн гэхээсээ зүгээр аим дуртай гэх юм бол. Мабирант байна. Мабирант. Брэнд ч нэр гадаад тоо. Нэг классик хипхоп сонсон. Тийм үү. Тэр ч гадаад Гадаад явсан. Тамхи зурмаг хийгээд үү. Тийм, тамхи зурмаг гадаад хийгээд. Мабирант хоёр Дугаар цэдэс гарцсан гэдэг. яг ч үгүй сайн. яг царайнаас болоо. Өөр чин юм байна. Яг хипхоп гэх юм бол тийм баг. Тэрнээс болоо. Өөр нэг юм хийх юм. Өөр нэг хүмүүс. Мандас. Wonderboy нөө сонсож байна уу? Wonderboy баг сонсдог шүү дээ. Wonderboy. Тийм нэг trap squad хипхоп доонуудыг сонсдог юм сонсдог. Зүг. Яг нөгөө тэр хоёр ч бол 8 авьяастай юм шиг байна. Тэг чадвартай данс тийм Pop доонууд. хотод нөгөө Фэн ястаа зөвч юм. Тэгэхээр бүр амар ээ. Одоо тэгээд сайрын доонууд тэгээд Юунда дуусах хэлэхгүй тийм. Одоо нэг дуус. Одоо гинжин цэцэн эднээс ч сэдвэн дуусаад хөлмөл 3 яриад чи Wonderboy хот дуусах хэлэхгүй. яг сэдвээр тэр ороод хийж чадчихлээ л тийм. Чи попыг бол хийгээд сурсан л хэлээ. Харин Тэг поп болоо. яг юунууд нь гоё шүү дээ. Уг нь яг тийм хипхоптонууд. Тийм мид эднээс л аим Мид байна. тэгээд trap symphony эднээс Тэгээд зүгээр тэр хүүхдийн зум уу анх бол гарч ирэхтэй гоёсэн тийм яг тиймэрхүү зум бас. Тэр гой баяртай гэж хэлсэн шээ. Одоо тэгсэн чинь нөгөөний хит чи намайг бүргүү ингэж хэлсэн. Хитрхий тэгээд хэлсэн. Одоо тэгээд яг бабуутай ч бас юу гэсэн юм бэ? Оо тэр бабуу андиг бүрийн дуу. Юу ийсэн тэр дуу байсан. Тэр чи юу юм шүү нөгөө нэг Гига авсан. нөгөө хүүхдийн дууны ремикс юм шүү. Оддыг ирэлтмэрлсэн. өөрийнхөө бай гэдэг хамгийн байж болох муу байсан. Тэр дуу нэг баг нэг нэрсэн Хит хамаагүй. болсон чинь дагаад Гэхдээ хамгийн амар нэм бох одоо тэр дууг биш тийм ингээд хүмүүс бичээд заяа ингээд дуугийг бичээд битийг хийж өгөөд тэнгууд продюсерууд нь сонсоод тэнгууд Wonderboy энэ дууд орох уу гэ Wonderboy зөвшөөрч энэ Тэгээ Monster-аас гаргаа. Monster-ийн CD-нээс бүгд тэр дууг сонсч үзчихээ болно энэ гоё дуу байна гэж цацж байгаа хамгийн амар уу юу гэсэн үг юм бэ? Чаг гэдэг Мөнгөндөө гоё шүү. үзэлтээр дүүнх юм бол бабаа бараг Монголын хамгийн шилдэг рэперт орно шүү. Юу хаана дүүнх юм бол нэг. Мабиратын үзэлтээр зүгээр нэг алаа юм бид. 35 Тийм шүү. Брэнд гэж нэг өдөртөл буулж шүү тий. Үзэлтээрээ зүгээр. Чанар надад. хамаа бүрдсэн. Гэхдээ яг ч фэн бейс бол ондоо л та. Жишээлбэл Бабу Мабрант хоёулаа цомог яг диско брэнд зарлаа гэж бодоход мэдээж Мабрант хэлэх илүү байна л та. Бас мэдхгүй. Тэнгүү юу статаас Бабу юу гэж Бабу ярих тийм хин альбом CD-гээр навч Авдсан шүү. Өөрөө авахад авчихсан гэж өөр. өөрөө Мөнгөтэй. Тэрээр дүүрээ өөр хийсэн. Майн тав CD-н дээрээ зогсож байгаа хааж байгаа. Тойрон дээр. Өөр Та нар ах бол би яа.
Тийм бай. Миний өөртөө оруулсан хөрөнгө оруулсан. Ухаалаг сонголт миний гарсан. Ханаа намайг сонгох. Энэ подкастыг бабу үзүүлнээр хөдлөж хідүүлээ мөнгөөр зодуулах байхгүй. Тийм биднес бас ингэж хэлэх хэрэггүй байхгүй ингээд түрүү жилийн 9 сараас хойш бабуу сайжрах байлгүй дээ гэж хэлээд одоо бараг жил болох гэж байгаа байхгүй. Одоо болио л. Бүр яасан ч Одоо зөвхөн сайжрах байлгүй гэж болио л. чи сонсох болчихсон. Жил болж. Танаа дүнэрчд. Ганц явж мооч. Чи гарч явахдаа тэгвэл мондаад. Тийм амар. Шот бизнес алаас. Хүний зүгээр чинь танаа пэйжийг сонсдог гэсэн. бабуу. Чи бол нилээд ивдсэн юм. Ус нилээд ийдсэн. Руки апээр л. Тийм. Би чи би баг хамгийн танахаас сонссон. Би тэр рүүкэвтэй ирэх хэрэглээ. Энэ арай болохгүй байна. Энэ яг юу нь болохгүй байна гэдэг. Би бүр гайхсан. Рүүгээ аваад гэж би одоо хаалт юм ааш. Хаалт юм бол дэлхийдийн 6 жил болсон. Тэр рүүгээ аваад тэр болоо гэсэн хөгсөн. Бабу үзсэн. Бабу маруу үзэр. Одоо өөр хэнийг мод болж Мод ирээдүйг сонгоо. Тийм байгаад. Гинт бүгдийг муулах гэлээ. Одоо манай чэнэлээс гадна рүүгийн чэнэл бас хейт аваад рүүгээ яг юм татдаг юм жоо. Бөлдөө Тэгцэг биш нэрэ тука гэсэн фейс дээр рүүки ч болон цагаан юм татдаг юм да дандаа өвсөлж дандаа өвсөн. хэрэгтэй Зүг байдаг шүү. өвсөл сорт юм дөө юу. зөв байж үгүй. Тэнгүүд нөгөө шүүх хорлт ноцлог байртай нөгөөдлийн гаач ирээ шээ. Гэтэ ер нь тиймээс юмны тухай одоо монголч хими яа тэмцээд тука ч тэмцээд байгаа би. Тука мянга тэмцээд явах дүү. Тука ч юм тэгэл миний өшиг болоо л гээл шүү дээ. Миний өшиг болоо юу юм бэ чийшээс. Тука яаж тийм. Өнөө маа пэйж дээр тука лайк дарчих юм Тийм. би гар тука нэрэл тука шүү. Хөөх нэрэл тука. Тука лайктарсан. Маа пэйж дээр лайк. Гоё шүү тука. Шууд баатар яллыг ивлнийг да. Надыг нэгдэг юм шиг байна. Нэгнээ бодлоо. Маа тулгаан маань тэгээд ер нь Монголоос мобирац сонсож байгаа чи тэгээд гаднаас ер нь гендрик талхуугаа сонсгоо. Трек сонсдог. Батнаас ч бүгд бараг тэрээ тендер бүгд л Бүгдээ сонсгоо. Лабиринтын яг одоо гаднаас хамгийн гоё дуу нь юу вэ яг? Чиний бодлоор. Юу зөндөл байгаа ш. Зөндөл. Тэ яг Гавч байна. Нэг дараа гарсан дууд байгаа ш. Тийм нэг дуул нэг байц штэ. 1 2 3 5. Дуул гэдгийг тэнд авах гарсан хэд хэдэн дууд байхгүй ш. Нэг Надад ихтэй лабиринт одоо хамгийн гоё дуу нь бүх цаг үед BVH л таа. Brainwaves хаалт. Тэр л нэр юм. Гавч байна л та. Тэг чи анх тэгэж гарч ижсэн чи тийм. 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 Тэгээд зүгээр яагаад нэр үнэхээр ганц хэрэг Тийм доктортой дуулдаг. Цаана нэг юм мессеж штэ дуулаад. Их гоё. Надад тэр вибратын 6 метр бол амар дуусч байсан надад. Тийм мобрат гоё Монголоос мобратыг ихэндээ дэмждэг байсан. Тандер гэсэн ихэндээ амар дэмждэг байсан. Би бол тандрыг дэмждэг гэж сүлд. Тандер Тэд хамгийн амар мессеж өгж байгаа гэдэг бол Монгол тандрлж нэр яг юм. Гэтэ та нар бүр арай хитрхи их мессеж өгдөг дуу юм гэдэг. арай л мессеж. Бобби комос их мессеж өгч байна. Өөдөө миний өгш одоо үүдчихээ юм шиг. Тандер амар үүссэн. Тэмдэлж аваад идэв шиг. Одоо бас рил поп хиймээр гэж өгш одоо. Азраг гэдэг шиг Тийм одоо баахан л одоо хүмүүс нийгэмд хүргэлээ. Одоо болоо хамтдаа бас сайн авсан. Одоо ер нь гоё дуу хийх хэрэгтэй энэ дээр. Тайлт авснаа. Тэгэхгүй ингээл бас ингээл байнга нийгэм шүүмжлээд юм зүйлийг сонсчихвол болж байна. Тийм шүү дээ. Нийгэм шүүмжлээ. би бас гүшрээ залхаж эхлэв шүү. Нилээн залхаж ирсэн. Тэгэхээр одоо яг жинхэнэ хипхоп яг гоё дуу хийх хэрэгтэй. Тийм тандер зүгээр
юуны ш тухайд болохоор тийм. Дандаа даардаг өх юм уу одоо Одоо бойлоо. одоо 100 болсон одоо. Одоо дандаа халуучдаг өхөн. Дандаа халууцуулдаг өхөн. Амар хоорны сэдвтэй дуусах. Шал бороо гэдэг. Тандар. Тэгээд ер нь гадаадас яг нэг дуртай 2 юм уу 3 артистаа нэрлэх юу лээ 3 артист. Ямар артист вэ? Надад чинь яг юу ийсэ гэсэн үг юм. Ер нь USA-ийг алж байгаа шүү дээ. За солонгосоо болоо USA. Солонгосыг дуртай гэх юм бол хамгийн дуртай за Drake байна. Drake Пүүцэн гэсэн. өө юу. Тэгэл юу нэлээнийг сонсдог. Дил сонсдог шүү дээ. Тэгээ 3 нэгээр мэдгүй. Окей, нэр хэлэхгүй нэ. Эл Drake гэж аамч. You used to call me on myself. Дрекээс өөр нэр мэдгүй. Моохот. Наач J-Cole гэж бүгдээ мэдчихлээ. Баг жаггүй гэсэн. J-Cole, Kendrick, Чакуулын шин дуу явуулсан тий. Чакуул. Даач явчихвал би. Ecole юм уу J-Cole юм. Тэр хамтарч дуугүй гоё шаарддаг. Жаггүй гэдэг cool. Too cool. Клипэн дээр амуу шиг цодч бодож шахаж хоёр нийт юм шиг үү. Бид хоёр бол cool. За. Тэр жоохон цаг үйтэй нийлсэн юм. Цаг уу. Тулгаа одоо ер нь юу хийж байна? Ажил төрөл хийж гин үү? Яаж юм? Гэр зур байна уу? Би ажиллаа Тийм. юу гарсан үедээ амарсан үедээ Яг ажил гэж юу юм бэ? танаа гаргал. Тэгэл спонсорч бүхэл юм хэлж байгаа. Заваар. Чи найз гэдэг үнэс юу яриад байна? Миний өгшө сууны шилээ орог орсон уу? Яг ганц мэддэг юм аа хэлээгөө. Сууны шилээ орж юу? Тгшээс сонсдог. Тэгээд юу солонгос хизээ ирсэн. Бараг 2 жил 3 жил болж байна. 2-3 жил болж байна. Одоо 12 сард орсон. Анх юу сурах гэж ирсэн юм аа? Биш тийм. Тийм. Ажиллах гэж ирсэн юм уу? Хэрэгэл. Хэлний бэлтгэлээр иргээл. Тэгээд одоо хэлний бэлтгэлээр болсон магистртаа суучих шүү дээ. Магистр. Нэг сургуулиуд өгсөн. Бакалавра. Мөс Мойсо. Одоо юм хидтэй нас. 95. 95. Зүгш. Хиттэй хийсэн. Тэгээ сайхан. Яагаад чи сайхан нас гэж чи боддог чи. Шос таарч найз гэсэн биз? Байрч өглөө. 95. Сайхан. За тэр яах вэ? Одоо яг юу авраг авах гэж бодож байна яг одоо энд ирэхэд. Юу нэг аль багийг илүү Хайн фэм чиг клип хүсэх хэлээ тий. үгүй байна. Тийм бараг л Clippers юм уу Lakers гэж яриад байгаа. Чи байж л Хүний цаа. ер нь бол тэгээд юм ярьж хахад клип Тэгээ клипсийн тэр юу? бас хоёул. Жакин ор авсан юу нэг айгу зүг байлж хараад байна. Clippers оо. Ноны пент хамаалт. нэг сэлгэнээс нэг сэлгэн хамгаалал. Тийм. Одоо AD Хуучин Чикаго шүү дээ. тий. Хуучин чи зүгээр юу? Зубцаас өөр юм байхгүй. Тий. Хайрл арай жижиг юм. Тийм, хайрл арай жижиг. Хайрлж ич. Тэгээ Петерсон гэж нэг сайн юм баг шүү дээ. Юу ч. Хайр Чикагоос чадвартай төвүүдээс юу ч чаддаг юм бэ. Тийм, хайрл зүгээр юу? Периметр хамгаалах гэж үгүй пент хамгаалах жоох муу шүү дээ. Тий. Ер нь жоох. Тийм яарч үл. Бэлгийн хүүхд болсон шүү дээ. Тэгээ биеэрээ алуулсан жоох амхан жоох хэцүү л дээ. Новог авсан айгүй гоё лээ. Тэгээд новогийн бие хаад ер нь бас гоё хэцүү шүү. Борцсон байл. Чи юу болчихсон ялгарсан баг яг багын бие юм ааш яасан. Тэгээ эсрэгээр Lakers ч одоо баг LeBron найзуудаа дуудаад байгаа юм шүү тий. Одоо майлж. Avengers цуглуулаа шээ. Гэтэ менжи ярьж үлээ 20 оноо авсан лөө. Тийм шүү. Жиор аим шиг. Ардаа гарангуудаа он шидэж бидлээ. Амар гэлээ. Вейтерс гоё хэлээд.
Өдөр чинь юу Брэдлигийн дундын шидэлтийг авчирсан гэж би хараад байгаа шүү дээ. Ер нь Авчирцсан. Юу юм. Ер нь аваа явчихна гэж байна. нэг тий одоо Брэдли чинь ингэ цаслаанаас ингэж тойрч гурж ирээд нэг дундаас идсэн шүү дээ. Тэр оноог л ер нь Вейтерс гарч ирээд сэлгэнээс нэг дундаас байвал гэж бодож Авчирцсан гэртээ байсан юм авчирсан. Брэдли чинь тийм гэртэл аваад байгаа шүү дээ. Хөрхи сайн залуу биш шүү. Юу үзэж ашиг. Нэг Одоо тэгтээ NBA ямар жоо үзэгчгүй болно гэдэг байгаа шүү тийм баг. Угсаа үзэгчгүй гэж. Төгс үзэшгүй тийм үс ирчлээс үргэлж үзэшгүй. Мөнхийн Барклейч маа. Тэр чинь баг энэ жоохон 2 жилдээ 2К-гийн юг нөө үзэгчдийг Шуург оруулна гэсэн. оруулна гэдсэн. Тэнгүүтээ бас юу оруулна гэдэг л. Чиний бодлоор одоо энэ жилийн MVP яг одоо хин авах хэрэгтэй. хин хэлбүү. Тэгээ Янис Леброны юу. Яанс л ах байх. Ус яаж Янс л та. яаж ч бол Гэтэ энэ жилийн MVP хэр үнцэнтэй байх вэ? Тэгэл хүн цэнтэй шүү дээ тэгэл. Бас MVP гэдэг утгаараа бол тест. 3 сарын 11 хүртэл яг тоглолтууд харна дүгнэн гэсэн. Нөөс нь Янис л яахаа. яаж ч Тэгээ нөгөө тий одоо танаа пэйж дээр бичсэн тэр нөхдөд болоо гэж Янсын хамгаалтгүй гэдэг. Тий. Бойлол нэрээ. Тэгээ дүүл дефенсив плеер тий. defensive play. Юу хин ах вэ гэж. Тий. Тэг хин тий. Кузма хав шүү дээ. Мэло. Мэлогоос хамгаалалт сурсан чиг алж байгаа. Би бол бас нэр шилдэ онгоцч баг Янс гэж боддог. Янас бүх юу рейтинг юугаар тэргүүлж илээ. Гэтэ MVP авчих юм бол яг ард нь бол Defensive. Авахгүй л тий. Хин авахгүй. Гобер л биш. Гобер л биш гобер. Дефенс. Гобер яс. Гэтэ Гобер уулын тэр чих хамгаалж тосгосон. Уулын сайн хамгаалал. Өлөрлөг тосгосон шүү дээ. Янсаа хараас ижиж авах. Тэгээ идэвс ер нь. Эди авч байгаа. Дэвс л. Эдид бол нэггүй. Ер нь тий. Ичж өгш гоод шүү Тэр Эди чи 8 блок хийдэг юм шүү дээ. Нэг тоглолтод уурлахаар. Эди чи багийн 2 дахь сонголт шүү. Уурын л. Эди чи нэг өмсгдэж шүү дээ. Нэг үс. Чи нэг өмсгдэж шүү дээ. эдид хоёр өсөлтөө. Баун дээр. Тэгээд ер нь энэ жилийн NBA ер нь нэлээд амар нуршсан болчлоо. Тийм юм. Тэнгүүт одоо эргэж ирнэ гэдэг байгаа. Тэрийг нь бас үзэхэд тэгээ буцаад хайп руу орж чадах нь байх нь. Гэхдээ одоо юу вэ? Шинэ үлрэл эхэлж байгаа юм шиг. Тийм яг тийм үсэлтөө. Бас тийм тий. Нэрээ. Нэг удаан үзег болох. Өөчний Одоо хараа Бен Симс 3 шидэд эхэлж байгаа байхгүй юу? Шинэ үлрэл эхлээд Бен Симс тийм цааны тоглоод эхэлж байгаа. Би тийм плей-оффын хүлээлт гэж маалах тий. Одоо тэгэл эхлэндээ нэг 5 тоглолт үзээл тэгэл нэг өдөр эхэлсэн шүү. Вестийн 8 л юу гарах вэ гэсэн. тий тэр Пеликанс уу, Блейзерс уу, Мемфис үү хэлсэн шүү дээ. уулын Портланд гараад ирчих гоё л би бол тийм. Миний өдөр Пеликс гарч ирж байгаа. Нэр 8-аар ямар баг гарвал Пеликанс уу, Портланд уу, Мемфис уу? Мемфис л амжилт. Мемфис бол ахгүй. Шо байдлаа. Портланд Амар Мемфисийг дэмжижсэн. байвал хоёр. Портланд Лилад жоохон таалагддаг. Айгуу таалагддаг. ер нь Юу бол яаж байгаа юм бэ юм. тийм Би саяхан нэг лилертэй хайлайт үзлээ. Бас л ах юм аа. Бас айжгүй тоглолттой байдаг шүү. Ер нь тэр чинь ер нь рэпер биш юм байл шүү дээ баг. Рэпер биш. Би баг рэпер мэддэг байсан. Дэм даалаа. Тэр чинь бас маш километр дийсэлцээ. шаки гачин болгосон шүү. Хүмүүс нь Шаки ажиж рэпер байлээ. лидерүүдийг яагаад гэсэн Android гэдэг юм. Тэрэн дээр юу шүү. Юу нэр? Яг тоглолтын өдөр сагсан дээр Андрей Лилард Андрей байсан. Одоо л Одоо байсан. Тийм. Арай Одоо л байсан. Лидерүүдийг одоо overrated TV тоглосон шүү дээ MVP-с тоглосон. Тийм. Лилард яг All NBA тоглох гэж Тэгээ байхгүй юу? юу нуусаа. Андерт ч бас арай шүү. Тэгээ Westbrook-ээс яаж ч байсан илүү тоглох ч одоо л одоо юм байлаа. Хамаагүй л. хүмүүс бүр сөргөлтөө юу болоо яа. Ойлоо би OKC-гийн фэн гэсэн хэлээ. Та нарт. Лидерд идэв тоглож. Лилард игцсэн юм аа. Лилард байх болгоц. Тэгвэл Нөрөнтөг аваа юу? Одоо гав шүү. Одоо Үгүй шүү дээ. Наад. За бүгд гэдэг шүү дээ. Кидич одоо ахиллесаа тусалцсан хурж ирээд Кавайн дээр гарна гэж аахгүй шүү дээ.
Кавай өндөр шүү дээ. Чамаг яаж вэ? Яг дээгүүр л харж чадах. Дээгүүр л харах байхгүй. Би бол Старч мэд. гэлээд хэрэглэхгүй байгаа хийсэн яг багийг хэрэглэж авахгүй Маа коби авах хүсэл ахийлсаа бас хэмжрээл заал тэмцсэн шүү. Коби хоо. Коби авах тэгэл. тэр нь Хэцүүлсэн да. Гэхдээ угаасаа Кобигийн яг тэр үеийн Ахилс таслаад ирсэн Кобигийн ачаал KD-ийн ачаал хоёрыг бодоод угаасаа шал өөр юм бол та. Тэгээ одоо л яг өөрөлтөө карьер байгаа юм чи хайж. Тийм хоёрыг байгаа. Тэгвэл коби чи нэг сонин өсвөрийн бацаан одоо Ачаал өөр байгаа шүү дээ. Зөвхөн Кобигийн нуруунд дээр бүх юм ирж ирсэн тэгээд одоо KD бол нэг баг зонгороо. Одоо KD үлээ жиг нэг лог юм жиг жиг ажиллаж. Тийм шүү дээ жиг ажиллаад ирсэн тэр. Тэр Жамал Крофорд юу холбогдсон гэдэг. Хоёр замбат холбоо. Brooklyn Nets холбогчийн нарс Жамал Крофорд гэдэгээс. Тэгснэ би хүн Beasley ч гэсэн тэр одоо пас дамжуулах юм уу яах. Тайлбарсан. Жамалын хэсэг үстэй гоё үсэд шүү дээ. Юу? Тэг хоёр дахь удаагаар 20 үрж ирээд. Бүр сүртэй би бүр сонсон омгшээ. Миний ах гээ. Кипж аваад үсчээр Санагч санагдаж. яг өмсөх цааш үү. Бүрдэг бол өмсөлцсөн байх. Чи өмсөлцгүй шүү хөлж шүү дээ. Чи юу яриад? Чи сонсоод Тигээ яаж. Тэгээд ингээд шинэ гарч ирж байгаа одоо нэг лигт орж за нэг 3 жил бол жоо тоглогчдоос яг хамгийн одоо харж байгаа нь хэм бэ юу? Хамгийн ихээр хүлээлт үүсгэж байгаа. 3 жилийн цаас зүгээр миний хамгийн хүлээж байгаа нь үл. За мөрөтэй. Морон цаагуулгаа. Гоё үлээ. Одоо Моронтын тоглолтыг ер нь ингээд тайлбарлавал Iverson Westbrook хоёрын холимог гэдэг байгаа байхгүй тий. Амар Яалаа. Facebook гэсэн яг Rose Iverson тий. сайрсан. Яг тийм юу ахгүй. Playmaker бол тест үнэхээр өндөртэй шүү. Яг би гэдэг хүн бол биш. Жамрууд бол. Гэхдээ багийнхныгаа тоглож үздэг сүдөө гэдэг. Гоё үлээ. Тэгээд үзүүлгүй багаар үзв шүү дээ. Үзэл байгаад тоглож. Дуулмаа тий. Одоо угаасаа гоё үлээ. Танай Трей англи сайн тоглож болох уу? Трей ангас сайн өмнө хэлээд бол уусаа сайн тоглож болно бол. Гэтэ ман Трей анги гоё шүү дээ. Бас нэг ч удаа зөв юм билээ. Бүлээж Би үлээд шууд уусаа Жамронтыг одоо юу гэмээр яг лидер тал дээр бол яг Трей анги бол нэг лидер тоглогч биш гэж хардаг. Үснэ багийн хоёр сонголт. Оноо хэлдэг. Тэрнээсээ багийн номерны сонголт бол баг чирээд явах хэмжээнд тоглож биш гэж хараад байгаа. Одоогор гэхдээ ирээдүйдээс яах гэж мэдгүй шүү дээ. Тэг яг одоо харж байгаа өнцгөр бол яг Жамронд Трей анги хоёрын аль нэг сонгох бол уусаа ойлгомжтой шүү Трейгийн сонгох. Өөрийгөө юу шаа. Жамронд гэж байгаа. Жамрод ч Заяны бас хамтрагч байсан юм шүү тий. High school. Гүш коллеж биш. Тэр цуг юунд орж ирсэхгүй юу? Тэнцээнд орж ирсэн. Сайн нөгөө нэг рүүки ч Заяаны хэлсэн. чинь юу вэ? Тэгэхээр Жамруудыг үзсэн чинь юу? Заян Уильямс гэж юу вэ гэж бичлэг хийсэн. Аа тийм. Энд чинь зүгээр яг нэг юун дээр ахлах сургуультай бол биш зүгээр тийм нэг лигийн дор ордог тийм багууд байдаг шүү дээ. Нэг багийн хамтрагч байсан юм лээ. Тэгээд юм орж байгаа дараа манай ч гэсэн хэлчихсэн юм дээ. Тийм дүмхтөө яадаг хамтаа болдог. Тэгээ нөгөө Жамруудыг Заян сайн судалсан чи юу юм бэ? Одоо нөгөө тоглогчдын 10 жил доохт ингээд юу гардаг шүү дээ. Брэк гардаг шүү дээ. Бизнес. Шилдэг зүүн тоглож модлож гэх. Тэнгүүд яг 10 жил төгсөлт нь яг уусаа их сургууль орохт нь ганцхан сургуулиас ирсэн нэг юу нүүрээс дэслэрсэн. Тэгээд нэг амар хүлээлттэй байгаа юм тийм үү. Тэгээ анх нэг Заян маяг ч бол уусаа хийл тусалсан байна шүү дээ. Байрал хоёр бол Заян байрал хоёр бол камерад шиг тэр гоо тийм орж уусаа тулцсан өөр яг ийм үеэс ч нэг хүн байгаагүй. Тэгсэн Жамронтай уусаа энэсээ оронгуудаа ихний дуултаас алаад гэсэн мэддэг гэсэн. Тэр Жамронтай тэр бас манай X factor нослог бол Монгол фэнүүд ч Моронттай ихсэн дурггүй шүү дээ. тийм Давраа багцаа нэр том маа. гоё шүү дээ. тий. Би бол гоё. би хэлж шүү дээ одоо шууд Мара пиццаа. Юу маа.
Морит бол гэхдээ яг л угаасаа тгий стажтаар хийж өөрөө хайрлах хэрэгтэй л дээ. Тийм хэрэгтэй. Маркетинг талаас нь хамаагүй ашигтай байна. Тэгээ ер нь зөв багтаажчихсан бас. Тий. Лидергүй багтаж. Тэгээ би яг энийг ихтэй амар яг боддоо ш одоо ингээд хэрвээ ингээд шинээр орж байгаа тоглогч баг уус амар хамаатай. Тэгэхгүй одоо жишээ зүгээр мичл эхлээд юу байсан шүү дээ. Денвер эхлээд Денверт яаж солилцоод юунд өцөг Ютад өцөг хэрвээ юу Денверт байгуулсан бол хэзээ шотланд шиг уус оруулахгүй. Тэгээ уус Денвер ч гэрээс өмнөөр одоо тэгээд багийнээс гарч ирээд хөөрхөн тоглолцдог тоглогчд гэж харахаас хэзээ ч од болно гэж харахгүй. Одоо яг иймэрхүү багууд байгаа олон тоглогчтой аягүй хардаг шүү дээ. Бүтэнцэл муутайтаж биш зүгээр ингээд боломж нь хийхгүй юу. Тийм. Тэр боломж нь ирээд алдсан тоглогчдод зөндөө. Тий. Одоо сая бол Вигенс байна. Тийм. Хамгийн том жишээ бол хамгийн Андрю том жишээ. Андрю Вигенс өстө 6 жил гарлаа. Гэтэ хөл төрөөд сургуульд орох хүртэл гарлаа. Тэгээ 2014 онд яг драфтаар ингээ гимбид бэлтгэлгүй байсан бол нэгээр гэж явдаг шүү дээ. Нэгээр авах байсан гэх. Хэрвээ тийм болсон бол аюу одоо яг гимбид юу нэг багтаа ингээ Либро чи 500. Аа. Хэнийг авсан байсан уус юу зүйл байсан Сатар Кэмло. Тэгээ гимбид 500 хэрвээ нэг байсан бол гэж боддог. Тэгээ хин пиер бол Таунс пиер л болох. Тийм, яг Таунс пиер болоод гимбид доорч юу болох юм. Центр болоод. Бас аюу гоё байж болох байсан. Левин Таунд өнөрөө. Тий. Тэгээ Кристан яг ингээд Кристан гэдэг. Кристан бас амар хүлээлттэй орж ирсэн шүү дээ. Дараач вейд гэдэг шээ. Кристан чи дараач вол гэжсэн. Вол вейд гэж хэлдэг гэсэн. Тэгээ яг хамгаалтанд төхөн. Тэгээ хамгаалт төхөн. Бодлого байхгүй. Бүүн NCAA дээр чи хийх болсон. 3 жил хөгшин орж ирсэн шүү дээ. Кристан бодлого байхгүй. Гэтэ буусын PF гэнэ SF хийсэн гэсэн. Левин Сатрески одоо лид л авч байгаа. Одоо буус нэр юу яа гэсэн шүү дээ. Левин солилцооны хүсэлт тавьж магадгүй гэдэг. Энэ дээр юу гэж бодож байна? Угаасаа өнгөрсөн жил тэгэл Левин гэсэн гомдоос юм шиг хэлээ. Остар сонгоогүй. Чикагод бол Чикаго багийн ямар ч Остар сонгогдоогүй байлаа гэдэг нэг Левин 3 шидэлт авснаа нэг раунд Чикагод яг болоод тэгээд Жим Бойлн гэдэг тасгалжуулагчд нь бас дургүй юм шиг л дээ. юу Соол Чикагод Чикагод тэгээд Левиний угаасаа фэнүүд угаас тэр Жим Бойл хайрыг хөдөлгөөн үйл хийгээл тэгээд угаасаа Чикаго тэр хот ч угаасаа яасан ч плейтэн заагддаг хот юм. Баг нь ямар ч навшин байсан. Нью-Йорк, Чикаго хотод чинь. Нью-Йорк, Чикаго. Биднийг төрснөөс хойш юусоо бүр амжилтгүй байгаад байгаа. бүсийг наах юм. Тийш үү. Роусын үед л нэг бүсийг банаа. Зөөр амжилт бол. Микс бол бүр нэг мелотой үед л нэг хоёр дахь шиг гарсан. Тэгээд байхгүй. Тэгэл нэг мело хийбэрт дараалал тэгэл тусна. Тэгтээ нөгөө Чикаго бол яг Нью-Йоркд бол тэр өчтгөө юу хийсэн шүү дээ хүмүүс шалтгаан уусаа. Багийн хэлсэн траш гэдэг. Тэгээ тэнгуүтээ нөгөө их хүлээлт үүсгэждэг гэдэг хүмүүс. Тэгэхээр хэцүү гэ. Кэдилс мэлэн. Тэгээ танаа кэдил. Нью-Йоркэго. Нью-Йоркийг амт очоод амт хэцүү гэх. Танаа кэдил чинь угаасаа нөгөө нэг угаасаа дарамт төсөрч чаддаг юм шиг. Тэгэлгүй амтаа хэрэгтэй л явж байна. Аа хөөе. Билийн юм дээр л очих дуртай юм шүү дээ. Танаа кэдил Гоё тоглогч л таа. Зүгээр жоохон шилжигнаа л та. би бол энийг тайлбарсан шүү дээ. Өмнөх подкастт өгөн. Ямар ч тийм креатив Биш сонгосон шалтгаан бол яг үндэ зүгөө Golden State байсан нэр. Хэрвээ та нарыг амьдралаа бол энэ аян зүг сонголт. Амьдралаа бодоод үзвэл яг тийм боох. Яг ингээд нэг явдггүй нэг ажил хийжсэнээс амжилтанд хүрэх ажлаас хамаагүй дээ шүү дээ. Гэхдээ Бостон татсан бол тэгэл бас л адилхан шүү дээ. Гэхдээ хамгийн байж болох. За мэдгүй гэдэг барахлаа. Гэхдээ Кэдил үзээд фейк аккаунтаас юм чи. Ма браво. хэрвээ Левин өвчүүд одоо дараачийн лидер юм бол Коби Вайт уу дараачийн Лори Меркен гэх юм хэрэг. Лари Маркен ч юм уу тэр хоёр л Сэшний хүн авдаг. Вайт бол гоё юм биш. Вайт байдаг сонслоо. Сэчээд. Нөгөө нэг эддээс нь юу ч хүлээгээд хэрэггүй л. Лори Меркен бол яг бүр баг аваад хэмжээ. Меркен биш. Алж гарч ирсэн. Одоо л
Гэхдээ төвдөр Rental Cart гэдэг аюу болж шоодгүй. Одоо auto portrait Rental Cart гэж байгаа. Яа маа портрес алхах. тэгээд дааныгаа шууд SF болгоод Swarovski ESG болгоод White-ийг гэж болгоод тэгээд Levine-ийг явуулна гэж үзүүлж штэ. Hobby White үнэндээ бас гоё тоглож байлгүй. Гэтэ Levine явбал Жуулна. Nets орох юм шиг л. Яг нөгөө нэг солилцооны шуум гараалаа л да. Түүл Nets л одоо ер нь угаасаа 3 дахь лидер хайгаад эхэлсэн шүү дээ. Үгүй Кэрислээ өөртөө зохицохгүй шүү дээ яаж ч удаа. Bradley Beal-ийг авах гэдэг яриа яваад байгаа. Bradley Бийлч тийм. Beal-чтэй угаасаа хэрэггүй ер нь Beal-ээр яа дээ. Нэг тийм. Өөрөнд нь Levin яриад байдаг. Тэгэл Levin л та тэнд очиж. Гавар шийддэг тоглож байна. Левин лавшаа лав биш. Эсвэл Би өөр Levin хайртай гоё тоглож шүү. Жог хамгаалсан мэдтгүй юм те. Тэгээ хамгаалсан мэдтгүй бас. Гэтэ Левиний Тэгээд байгаад Аны оолтаараа Байгаад үзсэн. ер нь аймаг таалагдсан. Тэр яг ер нь наавар чи юу байна? Хоёр цагаан монголчууд хэр байна? Тэ чигш. Наа чи мааны найз байгаа да ганаагаар ганаа чи үчээл. Гинт орж ирсэн. Монголчууд гэж байсан Тэр хэрэг. хөө шүү. Тийм биш. Наавар чи. Хоёр жог ангарах цаг гаргаад байна. Ангарахтаа. Гэтэ ер нь ингээл хаасаа өгөл Монгол гэстэй. Бид алхал Монгол гэстэй. ер нь манай нөгөө сургуульч угаасаа нэлээх Монголтой болохоор энэ яг юм танаад. Би нөгөө Америкт очиж анх байсан чинь юу гэсэн Wisconsin баг Монгол хүн байхгүй. Тэгээд юу Walmart гэсэн баг тусан чинь Walmart ороод ирсэн чинь би уцраа ярьсан. Чинь нэг ах ингээл үүс баг руугүй тэртээ. Хүүш ахын дүү Монгол уу гэ. Тийш нэ. Ямар гоё юм бэ гэж байж байгаа тэр үүс үзээд ахын дүү шоолд. Арч чи юу юм ингээл юу хоньны толгой хоогч өгч байгаа. Ямар гоё юм бэ гэрт нээсэн. Тэгээд айгуу гоё санагдаж байгаа надад. Тэгсэн чи дараа нь юу ороод юу Чикаго ороод Чикагогийн юунд ирсэн. Walmart ирсэн. Хажууд нэг яг монголоор ярьсан. Монгол хүн байдаг л аа болон дээр ларсан ингээд гэрүүл байгаа хгүй их нэртэй хүүхдтэй гэж. Би бас мангар баярлаад хүч та Монгол уу гэсэн. Тэг яах вэ би дамж шүү. Наа тэгсэн. Тэг. Үс нөгөө Чикаго ч ингээд ер нь хамгийн Монгол таахгүй. Өөдөө ингээд би аим баярлсан Монгол хүн удаан хараагүйтэй баярлаад үзэж юм гоогоо байл гэж утсан юм шиг. Хүч Монгол уу? Үгүй та Монгол байгаа гэсэн. Тэс тэс яах вэ би дамж шүү. Тэгээд гомдоод явсан шүү. Саавгүй явуулаа. Зөв зөв хэлээ. Яавал гэжтэй байж үгүй. Чикаго нь ягаад тийм их монголчтой юм. Үс нөгөө яг уур амьсгалээр монгол шиг байна. Үгүйс хумсаар даган. Хумсаар батсан. Батсан гэдэг бац. Ингээд хүссэн салуу оргод та монголчууд гэж нэр. Бүр бизнесээ олцсон. Ямар сайндаа коуч юм хүмүүс их. Би X чинь идэм шүү хүмүүс. Чи гэсэн тийм. Америксоо Тийм. Чикаго нэг хэсэг байх болчихсон. Ер нь байх болоо. Ер нь хүмүүс хийдэм шүү лээ. Монголчууд Тийм тийм. Монголд од олсноос зүгээр Америкт хомс идэг бас хамаагүй ажинтай шээс. Гашуу хийж яасан. Монгол Чи Монголд ямар ч одоогоо дэмэрхүү. Америкт жоо хүмүүс хийлээ. Тийм амар. тэр Чикаго ч гэхдээ хамгийн их нэг гангстеруудтай багтсан юм шиг байна. Чирако. Юу таарууд Америк гэхдээ. Тийм. Гэхдээ яг хамгийн амар конт шүү дээ. Контент өссөн хүмүүсийн 16% илүү шорт тогтдог заавал. Бүр амар өссөн. Заавал шорт Би яг конт 10 хүүхэд бол нэг 20 юм уу? үгүй шүү дээ. 100 араа шүү дээ. Махцах юм шиг. Манай 100 араа шүү дээ. тэр комп амар юм. 100 араа ч одоо 2 шортой тэгэл бодог шүү. Хүүхэд тэр юу юм би тийм байж байна. Үсгэж 100 ороос гарсан 2 одоо нэг нь тэмүүлс нөгөө нь морпедийг гадаа ирсэн. 3 байна. Биш ээ. 100 араас гол би миний чи өөрөөр нь хэлж штэ. Бэлэг жаргал штэ бүдүүн. Ямар бүдүүн бичлэг гэдэг. Тийм. бас энэ шиг үү. Нам биш хийж хийж 100 араа гэх тэгээд гана 100 араа гэх өөр ч одоо гарсан. Одоо манай контент юм штэ. Тавга гэдэг бүдүүн. Тийм. Хоол идэг залуу. Тэр бас 100 араа гэсэн. Яг уугуул. Нэг зурж 100 араас дуусах. За жошноо жоо ярил. Сүүлдээ тэмүүлсийг 100 араа чи юм газар тийм. Зочин би биш байсан маашаа. тэгээд юу маа 6 маань юу Монгол хаанд өссөн бэ?
Багтаач би ч юм. Дэд. Дэрх. Дэд. Дэрх гэсэн. Дэд гэж үггүй. Дэрх гэнг мэднэ. Дэрх. Манай дэрх гэнгийн залуу байгаа л та. Өөр нь яа хаашаа. Хуцаа. Бас энэ дээр өөр нэг чанга шийдсэн. Тэгээ мүйс төгссөн гэсэн шүү дээ. Яашс дадлага. Мүйстэй төгсчөөд шууд солонгос явсан юм уу эсвэл жилмил орж байгаа жоо хүлээсэн үү? Төгссөн жилээ. Ер нь тэр одоо хилийн бэлтгэл явсан гэсэн шүү дээ. Хилийн бэлтгэл тэтгэлийг олж явсан юм уу эсвэл шууд хувийн зардлаараа аашсан юм уу? Хувийн хазаатлаа. Мөнгөтэй билээ. Мөнгөтэй байлээ. Хохой. Гэтэ ер нь яагаад яг Солонгос руу явах юмсан? Яа Солонгос сонгосон? одоо Америк, Япон гэж. Боломж нь л тийм тараал. Тэр солонгос гоё штэ. Солонгос Жижиг солонгос гоё. Гоё штэ, солонгос гоё штэ. Хим муухай гэсэн. Яагаад чи яагаад солонгос цаашаа гарах байх үү даа. Гоё штэ те, маа солонгос гоё шүү дээ. чи хутлаа чингүү хутлаа дээжоноос юу юм бэ Солонгос. Чингуя 뭐예요? Тэгээд ер нь солонгос төр хэл мэл бичиг мичийн юм сурахад гайгүй байдгийн гэсэн тийм. Тэгээ бус хэлээ сурахыг бодвол Ерөнхийдөө яг нөгөө Монголтой хэлнийх үйлдвэрийн бүтцэн адилхан болох. Гайгүй. Одоо шууд ингэ ярьж байгаа шүү залгаа ярьждаг. тийм үү. Тийм болохоор гайгүй. Сууд хийснэ. Англи ч нөгөө үйлдвэрийн бүтцэн Монголоос өөр шүү. Үйл өгөн сүлтэй. Би явдаг. Опа, пата 보고 싶어? Rock fish гэдэг хүмүүс дэлгүүр. Rock би Америкт байдаг. Тийм рок бич нь бол яг Америкт юм юу вэ? Рок би ч гэдэг Америк дууссан биш үү? Муухай. Яг нөгөө юултаа нөгөө үйл үгээ алтаа оруулсан нэг тийм жоохон сонирхолтой байдал үүсгэж байгаа юм. Миний бодлоор яг рок би яг Монгол яг тийм байдаг. Юугаар юуны бүцэх юм аймаг бибиж гэсэн шүү дээ. Тийм. Эвдэрхийн хүн. Эвдэрхийн цамг нөгөө тэр цамгч юм бол хаглаа. Толгой гаргасан шүү дээ. Рок би Хингэл цаараа. хамгийн сайн цомгон мод гэж явдаг шүү дээ. Эвдэрхийн хүн. Миний бодлоор бол нэг тийм яг дотоод хүн рүү ч хандсан те өөрийн дотоод юу баялаг хийсэн. Одоо л гайгүй л эвдэрхээж нэлээд засарч байгаа. Одоо манай хүн ч тасарч Хоёр удаа Жампшээ болцсон. Вьетнам засар орсон гэсэн. Фитнес. тэр нэг тоглоом гаргачлаа сая. Тэр шүү дээ. Шинэ тоглоом гэсэн. Юу юм хийж Нэр юм чи Шүүгч хийж. хүүхд хийж. юм чи тийм аа. Угаасаа нөгөө хүн тийм хүн юм шүү. Амар олон юм сонирхдаг. Тэ. Өөрөөс дурдаг шүү дээ. Авьяастай. Нөгөө шүтээс сурдаг ус мэсэн гэлээдэг. Нөгөө нэг захлах суулынхаа юу хийжсэн мэдсэн гэл. Хийх өөрөө хийсэн. Уусроо. Тэгээд яг нэг өөрхөн дуртай юмнууд дуртай юмаа дагаал юм. Гэсэн юм. Рокби уус амар авьяастай артисттай яаж үзсэн. Одоо тэгээд рокби дээрээс хоррор яг гоё хоррор хийдэг хүн бол гаж ирээгүй л байна. Тэгээд одоо Монголын хоррор хөгжихгүй юм билээ. Монголын хоррор үүсгэн одоо марш дээр рокгоор л дуусчих шиг. Нөгөө Google Marshall дээр рок нөөх юм билээ. Дийлс билүү. Энэ гурав бол миний мэдхээр одоо яг хөө клизмиг гэж хэлж болох юм тий. Хоррор хийсэн чинь заримдаа хоррор нөгөө нэг ханти сизон гэдэг нөгөө Wonderbolt хийсчихсэн дуу нь ер нь ч хоррор. Гэтэ уус хийгээд ч сонсогч багтаа л та. Хоррор уу? Тий. Гүшээ хоррор хийгээд сонсогч багтай биш гэдэг нь бол рокби багтсан шүү дээ. Мэдээгүй одоо ер нь баг гэж бодсон шүү дээ. Тэгээ Тэгээ хоррор хоррор гарсан гэсэн баг. юу танарт нэг юу сонсдог байсан гэдэг шүү. Хейц зэрэг. Хийсэн номик зэтэр. Тий. Номик нэг нэг сонсдог сонсдог хийжсэн шүү дээ. Хоррор. Тий. Тул хийсэн. Би бол улаан фэн гэсэн нүми гэсэн. Хоррор ер нь рокби ч юм бол нөгөө Slim Shady гэсэн юу
үлгэр жишээ авч юмсан тий. Оруулж ирчихсэн. Нэвлэстас. Одоо тэгээд угаасаа Монгол төвхрүүд одоо гадаадаас их үлгэр жишээ авч ийн тэгээд хөгжиж чадчих. Гүрэл жишээ Blueface дураагаад юм л. Blueface үлгэр жишээ авч. Тэр бүр яг шүү бүр horror Blueface. Тэгээд одоо Канзас хүсэл одоо Kendrick-ээс үлгэр жишээ авч ийн гэж хараад байгаа. Тэг Kansas ирнэ Kendrick гэл. Тэгээд Юуг харсан чам. яг нь бас ажаал яваад. Бодгоо үгийнэ гэдэг маш. Манай чигийг ч уусаа амир критик болгож байгаа. Ажаад яваад байгаа шүү. Алин шүү таа. Юутэй? Юутэй? Юу шүү. Миний дурсаа хаана байгаа? Одоо 10 жилийн дараа дукка болсон бүдүү дукка. Миний турсан хаана байгаа хамаатай. Гээ юуны дагастай. Гош цикаа. Цэцка. Тэгээд энэ 10 жилийн дараа дукка болсон гэдэг яриг гэсэн подкаст болох нэрээ ярьчих. Монголын хипхоп тэгээд сүүл Орис асуусан талаар асуусан талаар Орис юм байна. Орайс. тэрнээр одоо цагаана бодлоо шагалт байлаа тийм. Яг Юу гэсэн. тэр чинь одоо 5 хүн тойлоод тэргүүтээ дуккахаас аваа шийдсэн гэсэн тий. Тэгээд чи яг юуг нь цагаан бодлоо ярьдаг вэ? Гэхдээ яаж ч удсан эрүүл ухаантай хүн түрүүн тохоос хөвчлөөр буух уу? Цагаан нь тэгж хэлсэн. Тийм. Би бол харин цагдаа наастай санал нийлээ байна. Харин ямар хөвчтөө 5 пистон зод гэсэн болохгүй юм шиг тэгэхээр. Тий. Бас тийм уухгүй зүгээр зодоо хайсан тийм зүгээр зод зүгээр хаяг гэсэн. Тэгэхгүй ямар Хүнжилтөө хаягдсан. биш тэр зүгээр цагдаа нарын таамаг тэгж уухгүй. Найз охин дөө байсан. За Тэгээд нь орж ирсэн. Гэрийнх нь орж ирсэн. Тэгээд дайсандаа ингэ үсэрсэн гэдэг байхгүй. Тэр харин бэлгээр буухаж байгаа. тэнгуү Гэхдээ тэр шүүх юу хүнжилт нь байгаа даа. Митик өгөхгүй. Гэхдээ шүүх эмнэлгийн дугуйлтээр нэг энэ хүн үсрэхээс өмнө зодуулсан яасан бүх юм гараад ирж шүү. тэр гараад ирв. Тэгэхээр Шүүх юмгийн тогтоох. Яг хэдэн цагийн өмнө тэгэхээр бол үсэн байна. үсэрсэн зүг баг гарч ирж шүү. гэдэг юм. Сүрсэн зүг байна. Тийм. Эхнийхээр нэр хүнд хамаагүй. Гэхдээ хараа тэр зодсон хүмүүс нь баригдсан гэж өөрсдөө ихлэ мэдээлсэн бохгүй ихлэ. Тэнгүүдээ яг одоо тэр чинь 2 хоног хэлхэн дээ шүү дээ. Найз охин зод. Цагаан нь эсвэл Солиоц. Найз охин зод 5 дөрөс үргэлж ганц зүйлээс. Тийм амар шүү. цагаанаар тэгж яг 5 хүн бойлмолц гэж яасан юм уу? Эсвэл Зүгээр нэг найз нар авахгүй. өөрийн пэйж эсвэл зарим мэрэг гэсэн юм уу? Тэр хоёр найз нь байдаг шүү дээ нэг точ Фотч гэдэг. тэр хоёр ер нь тиймэрхүү юм шеэрлцээ явуулсан. Тэгэд манай үсэг пэйжийг дагдаг нэг дүн юм шиг үлээ. Нэг залуу тэр бол аюул юм бичээлсэн юм. Ингээд худлаа дүгнэлтэнд хүрсэн байна гэсэн манай Бас мэдэхгүй. Гадны нөлөө гэж олон хүмүүс өгч шээ. гэлж байгаа гэдэг байхгүй. Юу нэг хийж. Тэрийг харсан. Зодуулсныг нөө. Үгүй яг насвал тэр юу гэмтэй унсан үе. Гэхдээ найз охин дөө байсан бол найз хүмүүс байгаад. Тийм найз хүн тийм ч юм. Тэнгүүд одоо найзын аав ээж гээл тээ. Тиймэрхүү Тэр нэг уусаа бол тоглох. Гэхдээ ер нь их чадвартай артист байсан шүү. Тийм яг тэр Нэг ойлгомж хүлээвтэй тийм. Тий. Одоо ингэ яахан мэддэхгүй ингэ шууд явчихдаг айгу. Тийм. Гэхдээ айгу гоё. Замар ч гэсэн 2 дуу нас SoundCloud дээр сонссон. Тэгээд Street Dreams ялгч болсон шүү дээ. Тийм. Тэрийг нь сүүлд юмсан болсон мó. Street Dreams угаасаа Monster Live-аас хамаагүй сайн сонссон билээ. Бас тэгж хэлж байгаа. Тэр чинь хамаагүй сайн сонссон. Ханаа За өгөө аваад нэг бэлсэлээ гэх. Уу яг Monster Live гэх юм муулсан шүү дээ. Яг сайн нэг юм сайн итгэсэн чи 7 дугаараас ч ч. Гэхдээ ер нь нэлээд сайн хүмүүс. За чамаа сайн байсан. Тийм өмс хоцсон мууч. Миний шийдэм сайн. Ер нь Монгол одоо нэг хүмүүс хилжлээ гараад хүмүүс Монгол төвлөсөн юм л. Монголч бас айж наалж хүмүүс. Бараг комфорт болоо ши. Ингээд байгаачтай. Ингээд байгаачтай. Айцын комфорт. Тонагийн моtor юу вэ? Ирийг Чи айж нөө. тэгээд чуул төгсөл. Чи ер нь айдгүй Монголоос. ямар нийслэлээр сурч нэр сууг юм шүү дээ. Ээ чин Монгол хата муу YouTube юм дээр суултаад. Юуны юм бэ?
хатуу биеийн Хатуу би юм чинь. Яг нарийн мэргэжил биш тий. Хатуу гэж юу? Хатуу би юм гэсэн. хатуу биеийн стресс бодол. Ойлгож байна. Манай найз жоохон тэр нэг өмнө гарч ирээд тий. Өөр тийш. Тэгээд одоо тэр мэргэжлэр юм аягштай юу тий. Үгүй энд болохоор би бизнес эрхлэлтэй ч. Бизнес үү? Мэддэг юм аа. Чек миний бизнес. За хивээцхан тэгээ сая Завсарлаа. завсарлчлаа. Завсар. Гинт завсарлаа. Гинт тэгээ буцаад юу гэсэн. Завсарламаар санагдлаа. Тэс маа тулгаа тэгээ давгүй уус тэр. Цагтаа найзыг. Найзтай хамт идэв юм уу? Хамт амьд юм уу? Тэр хоёулаа. Тэгвэл завглаа. My boss. Хамт идэх тий. Найзтай. Завгүй шүү дээ. Өдөр шин байг ажилтдаг шүү дээ. Яг юуны ажил? Ямар ажил хийх вэ? Тулгаамын тэгээд ер нь Солонгост очичоод найз охинтой болсон уу эсвэл цуг явсан юм уу эсвэл аль нэг нь араас нь очсон юм уу яг юу болсон? Яг юу бол? Монгол хотоос найз гэж. Би тэр ч юм яг 5 жил болж байна. Тэгээ хамт явсан юм уу? Ко би төрүүлж Зөв. Тэгээд найз 6 сарын дараа ирлээ. Зөв. 5-6 жил гэж байна биш. Ямар бат хөрпөө. Бат үерхэл одоо бол бат олчоор одоо бол зүгээр Одоо дайхгүй шүү дээ. Одоо бол найз охин чи чиний хажууд унхаас ичихгүй үстэй тий. Тэр чи өгшөө. Ихтэй идэх шаардлага. Тэр левел нэг гэж ажил хийдэг да. Яг чи Одоо Босс левел гэдэг шиг. тоон гэрт тулгай бол би алцсан гэж. Тэгэл хэзээ нэг захиалах дөө. Энд Одоохондоо л ирсэн. Гоё. тэгээд Яг миний багнас шиг. тэгээд найз охин бас сурж байгаа юу тий эсвэл Магистртаа сая тэгвэл хоёулаа ер нь цуг төгсч үлгэрч ирэх юм. ер нь ингээд Солонгос тэгээд хоёул ингээд магистраа сураад давхар ингээд өөрсдөө зардал юм ингээд яагаад амьдрах хэрэг хэр боломж юм бэ? байггүй. Монголч монголчиг юу биш. Нэг ажил авах юм шаардлагатай гэдэг шүү. Тэгээд яг ажлууд нь хэцүүлтэй мэдээч. Яг бид чинь солонгосон бас. Тийм бас. Одоо ингээд мастера тэтгэлгээр сурдаг уу? Гэхдээ яг юм болохоор нэг TOEFL-ийн хэлний бэлэг гэсэн шүү. TOEFL-ийн оног гэдэг. Солонгос хэлний нэг мэдлэг IELTS-ийн ажил гэдэг шүү. Тийм шиг солонгос хэлний. Тэрний оног очих юм бол нэг оноо замаараа тэтгэлэг авч байна. Тэгэл ер нь 5 оноо авчвал тэгэл бат үстэй. 5 оноо чинь яадаг лээ. Заавал 6 авах уу? Нэг жилдээ өнгөө. Ер нь сургуулиас хамаараад янз бүр байдаг л тий. Тэгээ бараг л юм шиг. Ерөнхийдөө юу гэхтэй 4 оноо болохоор эхний семестр нь фри. Тэгээд 5 оноо нь нэг жилдээ фри. Тэгээ 6 оноо юм бол ер нь төгслөөд идэг лөө 2 жил гэдэг л. Тэгээд гадаад оюутнуудын өнгөлтгөр бас байдаг. Нэг юм. Тэгээ гадаад оюутнууд одоо цагийн ажил байж хэр болтох вэ? Гадаад оюутнууд цагийн ажил хэр болтох вэ? Тэгэл монголчууд ч байгаагүй шүү дээ. Өөр улсын хүмүүст бол зарай бааж магадгүй. Одоо ингэ байрны зардал мардлаар хоёр өөрсдөө юу тэтгэлгээр авах уу? Өөрсдөө л шүү дээ. Сургалтын төлбөр дээр л юм. Өөрсдөө л төлбөр дээр л нэг оноогоор яагаад. Тэгвэл тусан дээр нь бол өөрсдөө ажиллая гээл. Тэгээ сургаагаа зур ажиллая гээл тэгэл хэрэглээний зардал мардлаад өгөө. Тэгэл яг юм боломжийн дагуу байна. Гайгүй бай. Гоё шүү юм нээж. Манайд яг Монголдоо тэгэл. Монгол корона тусгаарлагдал. Хөл хөрөнд 12 гаргаж байгаа юм биш үү? Гадагшаа гаргаж байгаа юм биш.
шүү дээ. Тийм үү? Тийм л. Мэдгүй Гүн нэ. гаргаж байгаа юм. Сая манай найз явуулсан шүү дээ. Тийм үү? Тийм. Ацаа ээж хэлчих. Бас тийм алтан тийм юм зүгээс Явуулж байгаа юм шиг. Юус гадшуур гаргаж байгаа юм шиг л. Гаднаас орж ирсэн л сүртэй урагшаа. Гадшуур хам гаргаад авч байгаа. За ялч ирэхгүй шүү дээ гэж үгээд. Ирүүл 15 хоног. Биш 21 хоног. 21 хоног тусгаарлалт шалгарна. Тэгээд 14 хоног гэртээ. Монголд арай л баг жил хагас тэр тийчлээ. Арай л Харт. Одоо тэгтээ бас яах вэ нэг 12 хүртэл дэлгүүр онгойч юм. Юмнууд онгойч. жаа хаач жаа. Тийм. Нэг 10 гингүүд нэг корона бидний ангуучлаа яваад идэг юм шиг байгаа тийм. Одоо бид нар ангуучлаа. Тийм. Одоо 12 Тэгээ одоо 12 10 болгоод корона биш ангуучлаа. тийм маань ухаантай вирус юм тест. За цаг болчлаа гарыг да. Тэнгүүтээ тэр нөө цагдаагийн байгууллагаас явуулсан мессеж үү те. Иргэд коронавирусээс хамгаалж машинагаа өөрийн гэрэлдээ санаж байна. Корона ямар юм бэ? Өөрийн гэрэлдээ санаж байна. Таалаг яа. Онцлог байж. зижин ч нэ. Өөрийн гэрэлдээ асаацсан байна. За би буцъя да. Миний цаг иржээ. Нэг пөрж гээд нөө юутай л адилхан гэл. За тусгаарлагдсанасаа гараад алаад. Тэр шиг санагдаад байна. Баар сан нэмэр байна. Баар байна. Гэтэ би яасан шнэ. Тэгтээ минь нэгцэн билээ. Аль нэг баар яасан штэ. Нэгцэн штэ өдөр. Тэгтэн шоудлаа. Үчи 100 дэсэн. Тэгээ би шоудлаа нэг дүүгээ дагуулаа гэсэн. Манд өчөд 90 сан хөвгтэй тохоо. За. 21 ари хүрээгүй. За. Цуг ингээд яг юу нь болоогүй, сар нь болоогүй. Тэгээ ингээд цуг яаж байгаа юу орохтой биелдэг заахан дуу ингээд үнэлэх асуу үнэлэх байхгүй гэхлээрээ. Тэгээ хэдэн хоног юм 95 хоног гэхлээрээ. Тэгээ юу чиглэл асуу юу гахаж илдэг хэлэрэг гэсэн. За. Тэгээ би үнэлгээ үзүүлээд ороош гэсэн. Манд гарт бэлдэх намгалж чинь дүүс. Үнэлгээ өгсөн. Байхгүй шүү. Томсгүй шүү. Чи хэдэн хоног 95. Тэгээ хэдэн настай гэсэн. 20 шүү. Хөлтөө үнэн байна. Тэгсэн ага би яах юм бэ? Ага чи орохгүй шүү дээ гэж байна. Тэгээд орхид орсон шүү. Өөр яах. Шахаар ирсэн. Хөлтөө болсон. 95 оны хэдэн 20 шүү. 2015 онд амьдраад байгаа юм хааш. Гэхдээ наад чинь математик хичээлдээ суулгамаар. Уг нь мэрэгчлэн юу шүү. Ягтлан бодож байгаа шүү. Рефлексээр явуулчихж байгаа юм шиг. Ягтлан боддгоо шээсэн юу гэсэн. Ягтлан бодохгүй зүгээр бодчихсон биш. Зүгээр бодцоо. Тэгтэж бодохгүй юу? Тийм. Сэрэг бодчихаа. Бодохгүй зүг нингэн бодож. Чи юу үзчихв? За чи өндөртгөө дээ. За ер нь яриа ч гэсэн нэлээд урт яриа боллоо тий. Баг 2 цаг болчихгүй яа. Хайлт зүгс. Сулгаатай бас ингэ цаг зав гаргаад баг баг. цаг зав гаргаад скайпчнд баярлаа. Дараа дахин холбог. Төр хугацаа бидэртэй байсан гэхээр баярлалаа. Тийм. Сулын солонгосоос бидний зориг ярьсан байна. Тэр 2 цаг сахлаа авсанаас баярлалаа. Тэгээд маа тулгаа хабын бас одоо YouTube-ийн мэддэг хүмүүс байвал тулгаа HUB гэдэг таймууд байна. YouTube channel байгаа. Ингээд шууд пүүз мүзтэй ингээд гараад байна. Порно бидгийн хаб гэдэг штэ. Тэрийг л тулгаа болгочих. Тэгээд ер нь бол доор бүх линкүүдийг тавьсан байгаа. Өөрийнхөө Facebook page, YouTube Яг чиний дуртай. Тулгаа гэдэг чинь порно гэсэн үг юм. Тэгээд Facebook дээр ч гэсэн тулгаа хаб гэдэг байгаа тий. Манай Swish хуудсан бас топ фэнүүдийн нэг Топ нэг групп байдаг гэсэн. топ фэний групп. За тулгаа хаб channel-ыг дагаарай. За бас мөн манай channel-ыг дагаарай. Тэгээд тулгаатай оролцсонд маш их баярлалаа. Баярлалаа. Миний Instagram-ыг дагнаа. Чиний сахад бас гоё харагджээ. Сахал бол тэгвэл. Сахалны арад нууц 2 сая гоё юм. Подкаст юм уу? Өөрчлөсөн. Анхны хөдөө таад. Тэ анх нэг season 2-ын анхны дугаар нь бас бичлэгтэй гэдгээр онцлогтой тий. Энд бас Тийм миний анхны. Авганы навсан. Хийнэ гоодыг авчээ. Тааш би олон подкаст. Юу. Чи та хав мав чи онгон байсан байх. Юу гэсэн чи
Заавал. За тэгээ оролцсондоо баярлалаа. Тэгээд баяртай. Тэгээд дараагийн подкастын дугаараар уулзцгаая. Тийм дараа чи подкастаар Swishcast өнгөрлөө гэж шиг. Swishcast эпизод яг 21. Гэтэл яг season 2-ын Тэсээс 2-ын. Тэгээд Season 2-ын ерөнхийдөө бол одоо дөрөвт хөтлөгчтэйгээр ерөнхийдөө бол яваад байх те. тэгээд би одоо яг энэ токор бол бааж гэсэн үг. Хаяа Тэмүл орж ирээд, хаяа Баяс орж ирээд, тэгээд хаяа зочингүүч юм уу. Тамираг нэг дуусдаг байсан шүү дээ. Тэр шиг л. Тэгээд зочин байна одоо нэг дуу захиалах байгаа. Тэнээр яваа outro дуу. Ямар дуу яв? Хамгийн favorite Жагсангийн асар цугаа ижиг шаачих шүү. Ямар дуу явах вэ? Ямар дуу явах вэ? дараа надад YouTube-ээр линкийг авчихгүй дөө. Одоо яг санаад ч авахгүй л тийм. Энэ ярьжсэн артистуудынхаа Чи уус биш үстэй тий. Технологийн зөвхөн бохор гайхахгүй. нэр 20 тавьчихсан шүү дээ. Тавьчихсан. Өөрөө 20 тавьгуудаа өөрөөгөө тавьж тэр том болгооч. өөрөө хөрөнгөтэй юм. За тэгээ зочиндоо баярлалаа. Swishcast байлаа. Swishcast. За тулаа байлаа. За Swishcast байлаа. Киндэ баярлаа. Swish. За ингэж дуусгая. It was all a dream. I used to read Word Up magazine. Salt and pepper and heavy D up in the limousine. Hanging pictures on my wall. Every Saturday, rap attack Mr. Magic Marley Marl.